Яг үндэ төсвийн ажлын хэсэг бол ажиллаагүй. Яагаад энэ нөхцөл байдал үүссэн даваа сүрэн гишүүн тань дээр бүх асуудал очноо. Үндсэн хуулиар олгогдсон их хурлын бүрийн эрх зөрчигдөд байна. Та засгийн газрын бэт биш ээ. Тэгээ энэ тогтоолын төсөл багтагдлаа гэд энэ ондоо багтаад төсөв тодтоглоо хийх одоо ажлын хэсэг гаргаад явж таар. Таныг төсвийн байнгын орооны дарга байгаа цагт энэ бол амжилт олохгүй. Даваа сүрэн гишүүн. Олохгүй. Энэ бол худлаа. Гүлэг төрүүлж байгаа юм шиг л болно. Гэхдээ тийш дээ үнэн шүү дээ. Гэхдээ тантай одоо би энэ их хурлд олон жил сууж байна. Ажлын чинь арга барил тэр зайлыг чинь маш сайн мэднэ. Тэгэхээр ардын намын бүлэг энэ хариуцлагын асуудлаа дотор ярьчмаар байна. Энэ төсвийн байнгын орооны гишүүд энэ төсвийн байнгын орооныхоо даргаыг зайлуулчмаар байна. Арай нэг асуудал нэг эрүүлэр ханддаг. Гишүүдийн аливаа юм нэг хайрцаглаа залтаад гүлэг төрүүлж байгаа мэт яваад идэггүй нэг ийм хүнтэй болчооч.